За сайн уу юм бэлээ. Сайн байна уу? Өдрийн мэнд. Сайн байна уу? Өдрийн минь. За. Ингээд бит хоёрын 3 дахь хэлэлцүүлэг яриа маань эхэлж байна. Ингээд хүмүүжлүү, боловсрлуу гэдэг богинохон хэмжээний хэлэлцүүлэг яриаг эхлүүлээд чи бит хоёр одоо бэлэн болжээ. За тэгээд өмнөх уулзалтаар бит хоёр ерөнхийдөө нөгөө мэдлэх хүндлэх ёс гэдэг тий. Хүнтэй мэдлэх, хүний хүндлэх гэдэг маань ер нь хүмүүжил юм уу, боловсрал юм уу? За ер нь тэгээд энэ харилцаа маань цаашдаа бас ер нь хүнд юуг үзүүлдэг юм тийм ээ, юунд нөлөөлдөг гэх мэтчлэнгээр баг зэргийн хэлэлцүүлэг яриаг өрнүүлсэн байгаа. За тэгээд би бодлоо л доо ер нь ингээд өөрийнхөө нөгөө амьдрал дээр яг ингээ хүүхдүүд маань яг ингээл цэцэрлэгийн төвшнөөс эхлээд одоо бага сургууль тэгээд дунд сургууль гिचлэн Японы яг боловсролын системүүд нь хамрагдаад явж байна л да. Тэгээд энэ байдлаас харахад цэцэрлэгийн орчноосоо л ер нь цэцэрлэгт явж эхлэхээсээ л хүүхдүүд маань мэдлээд одоо хүмүүстэй бүр мэдлээд ингээд суралцаад эхэлдэг. Тэгээ энэ зүйл маань одоо манай Монголд жишээлбэл яг энэ мэдлэх хүндлэх ёс журмын талаар ер нь хичээл ордгийн болов энэ талаар бол нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ намайг сургууль байхад бол энэ хичээл яг ингэж зориултад орж байгаагүй юм санагдаад ах юм. Тэгээд энэ Японд хүүхдүүдийг энэ мэдлэх хүндлэх ёс журманд яаж суралцуулаад байна вэ те? Энэ одоо ингээд ийм хичээл ороод байна уу? Энэ талаар чи мэргэжлийнх нь байгууллагт мөн өөрөө сургуулийнх нь орчинд ажилладаг хүний хувьд энэ тал дээр бас саналаа хэлээч хөө. За цэцэрлэгийн хувьд бол миний хувьд мэнчилгээний хичээл яг ордог юм байна. За би сард одоо 2 удаа бүтээхаан цэцэрлэгүүдээр ингэж явдаг. За тэгэхээр би очихоор бүх хүүхдүүд маань оюун сенсей хаяа гозаймас ч юм уу тийм ээ. Оюун багшаа өглөөний мэнд, оюун сенсей конничива, оюун багшаа өдрийн мэнд гэд хэлж байна. За нэг өдөр би цэцэрлэг дээр бүтэн өдөр өглөөнөөс орой болтол хүнжиж үзлээ. Тэн дээр ямар зүйл анзаарсан бэ гэхээр эцэг эхчүүд маань гэр бүлийн хүмүүс маань хүүхдүүдээ цэцэрлэг дээр авчираад гэр бүлийн өмнө хүүхдээсээ өмнө алхахгүй байна. Нэгдүгээрт. Энэ цэцэрлэгт хэн төрүүлж хөл тавьж байна вэ гэдэг те энэ цэцэрлэгт хэн тэр өдөр өнжиж байна вэ гэдэг хүүхэд маань өөрөө биеэ даагаад яг цүнхээ өөрөө цэцэрлэгтээ хаалгаа онголоод үүдний хэсэгт байгаа яг гараа ариутгагчаараа гараа ариутгаад за ингээд яг номхон сайн зогсож байна. Тэгэхэд тухайн цэцэрлэгийн хүүхдийн анги даасан багш маань ангиасаа гарч ирээд хамгийн түрүүнд хүүхдийнхаа өмнө яг нэг эцлэн зогсоод өглөөний мэнд гэд мэдчихлэхээр хүүхэд маань яг бас л маш цоглогоор ингээ өглөөний мэнд багшаа өнөөдөр би аюулгүй тоглох болно, аюулгүй эвтэй хүүхдүүдтэйгээ нөхөрлөх болно, намайг харж ханддуу нуу гэд маш сайн цэгт ёслож байна. Тэгэхээр багш ч гэсэн мэдээж би одоо кучракасо ирошко нигайшимас буюу би ч гэсэн миний зүгээс хариуцлагатайгаар чамайг ингээ харж хандах болно гэд. Тэгээд гэр бүлийн хүнтэй багш нь ерөнхийдөө бас мэдчлээд өглөөний мэдлэгээ хийгээд гэр бүлийн хүн явж байна. За тэгээд ангидаа тэр хүүхэд маань орлоо. Орохдоо эхний ээлж нь миний өглөө харахад тэр хүүхэд ангид ороход нэг ч хүүхэд ирээг байгаа. Өөрөө тухайн өдөр хамгийн эхний хүүхэд. Гэхдээ ангидаа яг орохгүйгээр басхан дээрээ гიშгээд маш цоглогдоогоор өглөөний мэнд гэж хэлээл ороод цүнхээ тайлаад, хуцаа тайлаад, гараа угаагаад, амаа зайлаад тэгээд ерөөсөл багштар очиод багшаа би бусад ангийнхаа хүүхдүүдийг ирэхэд эртэл зурагтай ном уншиж болох уу гэд. Тэгэхээр багш нь болно гэд. Тэгээд би багшаас асуулаа л да. Өглөө ингээ цэцэрлэгтэр ирээд мэдчилж байгаа маань тухайн хүүхэд гэр бүлээсээ сурсан байна уу, танаас сурсан байна уу, аль эсвэл яаж ингэж явцын дунд ингэ сурсан байна уу гэж тэгсэн чинь Японы бид нар бол цэцэрлэгийн журмаар бол хүүхэд хүлээж авсныхаа эхний 7 хоног яг цэцэрлэгтэр орж ирээд хаан зогсох вэ гэдэг нь бүр ингэ зааж өгдөг гэж юм. Зүгээр хүрсэн газартаа зогсоод мэдчлэх биш. Яг энд ингэ зогсоод яг
ингэж мөрөө ихт цэгт тэгээ багш руугаа ингэж хараад цоглог дуугаар хэлэх үү гэжтэй нү яг ингэж бэлддэг гэж байна. Өглөөний минь би өнөөдөр ч сургууль цэцэрлэг дээрээ аюулгүй өнгөрүүлэх болно. Цэцэрлэгийнхаа болонд бусад цэцэрлэгийн ангийн хүүхдүүдтэй эвтэй найртай тоглох болно. Намайг харж хандна уу гэд. Яг хэлүүлдэг. Тэгээд тэрийг тухайн 7 хоногтоо өдөр бүр жаахан хөөрхөн хүүхдүүд шүү дээ. Тэгээд ам нэвлэхгүй байгаа хүүхдүүд бүгдээрээ босоод дахин давтаж хэлдэг байна. За тэгээд тухайн хүүхдийн ар гэрийн болон багш нарын мэдээ солилцдог дэвтэр тийм байдаг. Тийм та бас хамгийн сайн мэдэх байх. Тэр дэвтэр дээр өнөөдөр ингэж ийм үгддэг ингэж сурсан байгаа. Энэ хэллэг дээр маш цоглог хэлж байна. Энэ аялгуун дээр жоохон гэртээ давтвал зүгээр юм болов гэд хэлдэм байна. Гэтэ тэрийг айгүй тийм нөхөрсөг их тайвнаар бичиж хэлээд хүлээж авсан ар гэрийн хүмүүсүүд нь ч гэсэн хүүхдтэйгээ айгүй тийм эвлэгхэн харцдаг. Тэгэхээр ерөөсөө тухайн хүний нэг юм Япон хүмүүсийн зан чанар байх шиг байна. Хүүхдтэй хизээж зандарч харилцахгүй байна. Тайвнаар хэлж байна. Тэгээд бүр ингээд цэцэрлэгийн наснасаа 1 наснасаа 2, 3, 4, 5, 6 дугаар анги би 6 нас буюу 1-р анги орон ортлоо бүтэн 5, 6 жил өглөө бүр өдөр бүр гэртээ харахтай хүртэл яг багш нарын харц руу хараад цоглог дуугаар мэдчилж сурсан хүн бол үнэхээр өөр байна. Би одоо баг манай 5, 6 настай хамаатны насны хүүхдүүд айгүй тийм баг хуралд орох гэж байгаа юм шиг цоглогоор тийм ээ баг албаны гэж хэлмээр мэдчилгээ хийж чадах уугүй бас эргэлзэж байна л да. Тэгэхээр тэр бол цэцэрлэг сургуулийн насны хүүхдийн боёо ар гэрийн одоо бас хүмүүжил байна, боловсрал байна. Ар гэрийн зүгээс өгч байгаа хүмүүжил тэрэнд нь нөгөө нэг сургууль цэцэрлэг олгох гэж байгаа боловсрлаа өөрөөсөө ингээд чиглүүлэг болгоод ээж аамарт нь ч бас ойлгуулад хэлцдэг байх нь шүү дээ. Сая яран дээрээс яг ингээд үүдэл харагдчихлаа юм л да. Одоо тэр харилцах дэвтэр буюу те Ренакучо. Тэр дэвтэр ерөөсөө цэцэрлэгийн наснаас нь эхлээд байдаг, бас сургуульд нь ч байдаг те. Энэ дэвтэр бол айгүй тийм зөв дэвтэр юм шиг санагддгийн. Ер нь нөгөө хүүхдийн байгаа байдал те юу хийсэн, юунд баяртай байсан, юунд гонигтай байсан, юунд өнөөдөр аялж явбаа. Тэгээ юуг одоо хүүхд маань илүү сонирхож чинь гээл те. Энэ бүхнийг ингээд илтгэж өгдөг, илэрхийлж өгдөг, ойлгуулж өгдөг их онцлогтой дэвтэр юм шиг санагддгийн. Тэгээд энэ чиний саяны хэлсэнчлэн одоо мэдчилгээ гэдэг те энийг ингээд цэцэрлэгтэн заачдаг гэж байна л да. Тэгээ ингээд зогсоо зайгүй заагаад тэртээ тэргүй ойлгоод ингээд бүтэн 5 жил явцсан хүүхэд 1-р ангид элсэн суралцах үедээ тэр хүүхэд бараг хүнээр заалахгүй мэдлээ сурчиж байгаа байхгүй тийм. Тэгээд тэнгууд нөгөө 1-р ангийн анги даасан багш хүлээж авахдаа тэр хүүхэд 1-р ангийн сурагч болсон учраас тийм ээ сургуулийн сурагч болсон учраас мэдлэх гэдэг юмыг аль хэзээний өөртөө суур хүмүүжлээ болгоод аваад ирчихсэн хүүхэд одоо тэрэн дээр нь үндэслээ дараагийн юм юу байх юм бэ гэдгийг зааж өгөх гээд сургуулийн маш хүлээж аваад багш байна тийм. Ерөөсөө тэртээ тэргүй мэдлдэг болоод ирсэн хүүхдүүдийг одоо чиний фейсбુકийн хувийн чинь одоо юм дээр чи өөрөө хувийн архивд бас зураг болгоо оруулсан байсан. Сургуулийн захирал багш нар байна тийм ээ. Захирал багш байна, эрхлэгч багш байна, сургууль дотор байгаа бүх одоо багш нар байна. Тэдгээр хүмүүс ерөөсөө яг тэртээ тэргүй энэ хүүхд цэцэрлэгээс төрсөөд 1-р ангид орж ирлээ. Мэдлэх нь ойлгомжтой гэдгийг мэддэг учраас ай сац штэ нэ гэд. Одоо мэдлээрээ мэдлэх ёстой штэ гэж хэлдэг багш шиг ер нь би цөөхөн анзаараад байгаа байхгүй юу. Яагаад гэвэл хүүхэд нөгөө өөрөө ингээд мэдсэн орж ирж байгаа тийм ээ. Сайн хүлээгээд орж ирж байгаа юм шиг анзаарагддаг. Тэгэхээр би нөгөө энэ давхар энэ зөвхөн мэдлэхийг заахын хажуугаар цэцэрлэг бол хүүхдийг те за чи цэцэрлэгт суралцаад төгслөө шүү. Одоо чи цаашаа ингээд сургуулийн сурагч боллоо шүү гэдгийг нь маш сайн ойлгох байна тийм ээ. Зөвхөн одоо маш ойлгуулдаг байна тийм. Би нэг өдөр бас 5 настайгийнхаа ангид бүтэн өдөр үнжлөөлдөө. Тэгэхэд одоо 2 хүүхэд зурагтай намаа жоохон булаацалж байгаа юм л да. Би эхлээд уншна, үгүй би эхлээд уншна гэдэг жаа. Тэгэхээр тэр багш айгүй тайван ингэж хэлж байгаа. Одоо ингээд та хоёр үнэхээр 1-р ангид элсэж орох уу?
юусо загнахгүй байгаа. Битгий булаацалтаатай эхлээс нь чи унш, дараа нь чи унш гэж цэцэрлэгийн багш маань, анги даасан багш маань шийдэхгүй байна. Асуулт асууж байна. Та хоёр үнэхээр нэгдүгээр ангид орох гэж байгаа хүүхдүүд мөн үү? Тэгэхээр тэр хоёр хүүхд хоёлаа бүр ингээд жүжиг юм шиг хоёлаа чи төрүүлээд унш. Гүү чи төрүүлээд унш гэд ингээд тэгээ хоёлаа хамтдаа уншия гэд би бүр ингээд жүжиг тоглоод байна уу гэж бодох хэмжээний нөгөө хоёр хүүхд маань бүр багаасаа хүнд төвөг удаж болохгүй юм байна. Би одоо тийм ангид орох ёсны насны хүүхэд юм бэ гэж ойлгоод байна л да. Тийм яг үнэ. 5 настай хүүхдийг ойлгох хэмжээнд хүртэл нь орчныг нь хүртэл бүрдүүлж өгч ш нөгөө. Яг. Өөрийгөө би ганцаараа байна биш тийм ээ. Миний бусад хүмүүст би ямар байхаас бусад хүмүүс ингээ бас хамааралтай байна гэдгийг ойлгох тэр жоо тийм ээ. Энэтэй уялдуулаад надад одоо бас нэг анзаарчихсан зүйл байгаа тийм. Чи ч сайн Япончууд хооронд хилэгддэг гараад яригддаг айгүй нэг үг байдаг шүү дээ тийм мэвакок гэдэг тийм. Хүн ингээд нэг төвөг удаад ингэх одоо баг. Гэж асууж байгаа байдал байгаа шүү дээ. Чи одоо бодож штэ. Хүнд төвөг болох гэдэг штэ гэдэг. Монголоор орчуулвал ингэж орчуулдаг байгаа шүү дээ. Энийгээ бол нэг тийм одоо асуудлыг шийдэх гэсэн ч байдаг юм уу те эсвэл зөвлөх гэсэн ч байдаг юм уу тийм төвөгшөөх байдлаар хүнд бол хэлэхгүй байх шиг байна тийм үгийг хүүхдүүдэд бол аялалаар асуулт болгосон эсвэл илүү ойлгуулсан байдлаар хэлээд ах шиг байна. Өөрөө бас яг энэ одоо хүүхдүүдийн орчинд ажилладаг хүн хэлэхдээ ямар ойлголттой байна. Манайхаар бол одоо бүх үг бодохгүй байх тийм ээ. За хүнд төвөг бодохгүй байх. Миний одоо ажиллаж байгаа цэцэрлэгт ч, бага сургуульд ч, дунд сургуульд ч, боловсролын газартаа бараг дандаа сонсож байгаа үг. За цэцэрлэгт саяхан сонсон гэхээр өөрөөр хэлбэл яг хүүхдүүд номоо булаацалтахад за үнэхээр нэгдүгээр ангид орох гэж байгаа хүүхдүүд мөн үү? Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань хүнд ингэж те багштай асаа ингээд анхааруулга авж ийн гэдэг маань бас багштай болон харилцаж буй хүүхдтэй төвөг удлаа. Тэгэхээр за би дараа нь уншаа чи төрүүлээд унш гэд энэ хүүхэд бараг тархиндаа тэгж ойлгож байна. За бага сургуулийн хувьд болохоор бага сургуулийн хувьд юм байна. За баруун сургуулийнхаа хонглоор алхахдаа баруун гарын дүрмээ яг барьж алхах нь үгүй юу гэд. Жишээл миний анзаарсан зүйл манай энэ миний ажиллаж байгаа Имабицу хотын цэцэрлэг маань яг нэг одоо няраа хүүхдийн анги, 1 насны анги, 2 насны анги, 3 насны анги, 4 насны анги, 5 буюу ахлах насны анги гэд тэр хүүхдүүдийн маань 0 нь ариун цэврийн өрөө нь яг ангийнхаа хажууд байна л да. Тэгэхээр тэр хүүхдүүд маань 5 настай хүүхдүүд маань багшаа би ариун цэврийн өрөө орлоо гэж багштай хэлээл тэгээд ангиасаа гараад гүйж ийн. Гэтэл бага сургууль нь болохоор 1-р ангийн өрөөнөөс ариун цэврийн өрөө ортол ингээ хонглоор заавал алхаж явах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр яг 1-р ангийн хүүхдүүд маань заримдаа жоох ингээ гүүх гээд байна л да. Тэгэхээр багш ерөөсө битгий хонглоор гүүгээд дээ гэж ингэж анхааруулсан үг хэлэхгүй. Дандаа яг тэр хүүхдийг битгий гүү бишээ яалахмаар байгаа гэдгийг хэлж байна. Хонглоор алхаж яваарэ гэдгийг нэг. Одоо хийгээд байгаа үйлдэлийн хориглох биш хийгээсэ гэсэн үйлдэлийн санал болгож өгч байна. Тэр нөгөө тухайн хүүхд маань битгий хонглоор гүүгээдэ гэж хэлүүлэхээр тэг би ингээ хонглоор гүүхгүй яах ёстой вэ гэж бодхолтой юм л да. Тэгэхээр хонглоор алхаараа гэхээр за гэд хонглоор алхах чинь. Тэгээд багш нь шууд хэлж байгаа зүйл нь хонглоор алхаараа хэрвээ чи хонглоор гүүгээд буруу гараа зүгээр гүүх юм бол хин нэгэнтэй мөргөлдвөл чи тэр найзтай тэр багштай гэмтэл учруулж төвөг удвал яах вэ гэж ингэ танд болцолтойгоор асуудаг. Тэгэхээр миний бодлоор энэ сургууль хүмүүжүүлэгч маань зүгээр л нэг өдөр багшийн мэргэжил олохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг багшийн сургуульд маш нарийн зүйлүүдийг чанартай сурж ирдэг юм байна гэж үнэхээр мэдэгдэж байна.
Тэгээ яг 1-р ангийн хүүхдээсээ хориглох биш саналаар тавиад тэгээд дандаа төсөөлүүлэл байна л та. Чи 100 гараараа хонглоор ингэж гүүж яваад хүнтэй мөргөлдвөл тухайн хүнд төвөг бодуулна. Тэр их гоё зүйл үү? Муухай зүйл үү? гэж асуудаг дандаа. Тэгэхээр нөгөө хүүхэд нь муухай зүйл гэж хэлж ил байна л та. Энэ мэдчил нь маш багаар ингээд 1-р ангитаа тэгнэ, 2-р ангитаа тэгнэ. Гэсээр хагаад энэ хүүхэд маань 6-р ангиа төгсөөд дунд сургууль ортлоо хүнд төвөг удаж болохгүй гэдгийг их сайн сурж явах шиг байна. Жишээлбэл би бас анзаарсан зүйл нэг юм байна. Ёс суртахууны хичээл байна тийм ээ. Тэгээ ёс суртахууны хичээл дээр болохоор заавал хүнд төвөг удах аргуудыг ингэж хичээл орж байна. Жишээлбэл хүүхдүүд ингээ за бүгдээрээ босъё гэд. Тэгэн гоо харилцан хэлж байна. За хажуудынхаа хүүхдүүдийнхаа ширээг хөдөлгөөд гэд. Тэр нөгөө хүүхдүүд нь хажуудах хүүхдийнхаа ширээг ингэж хөтлөгч юм л та. За арынхаа зогсож байгаа хүүхдүүдийн сандлыг хөдөлгөөд гэд. Сандлыг хөдөлгөлөө. За бүгдээрээ зүүн гар талд байгаа хүүхдүүдийнхаа ширээнээс өлгсөн байгаа одоо цүнхнүүдийг ингэж авах нь оролдоод. За тэгэнгუთ бидний энэ хийсэн үйлдэлүүд дотор хүнд төвөг удаж байгаа үйлдэл мөн үү биш үү гэд дандаа асуулт асууж байна. Тэр нөгөө хүүхдүүд нь ингээл 2-р анги хөөхөн хүүхдүүд штэ дөнгөж зарим нь 6.5 настай, зарим нь 7 нас хүрж байгаа хүүхдүүд бүгдээрээ багшаа би тэгэж бодож чинь ингэж бодож чинь гэж гараа өргөд харилцан мэтгэлцэн хийж л байна л та. Тэгэхээр багш нар бол ерөнхийдөө хийх албаар хүүхдүүдээр ингээд төвөг удаж байгаа үйлдэлүүдийг хүүхдүүдээр хийлгээд энэ үйлдэл бол чиний хувьд хүнд төвөг удаж байгаа үйлдэл мөн үү биш үү гэхээр тэр мөн байна багшаа. Ингэж ангийнхаа хүүхдийн ширээг түлхэж болохгүй юм байна. Ангийнхаа хүүхдийн сандлыг түлхэж болохгүй, хажууд сууж байгаа хүүхдийн цүнхээр оролдож болохгүй, урд сууж байгаа хүүхдийг сандлыг ингээд зохиод байхгүй, аль эсвэл өөрөө балруулаа, мартлаа бол тийм ээ багштай мэддэгдэн. Тэгээ багшаасаа зээлж авдаг ч юм уу. Тэгэх юм бол төвөг бодохгүй. За хажуудах хүүхдээ чангаахгүй тийм ээ гэдэг ийм бүх үйлдэлүүд бол хүнд ингэ төвөг удаж болохгүй. Энэ үйлдэлийг хийвэл хүн төвөг удана. Энэ үйлдэлийг хийж болохгүй. Төвөг удаж болохгүй гэдэг нь бүр ингэ багаасаа бүр ингэ шатаар ангилсан хичээл болоод байна. Тийм. Бас нэг миний нэг анзаарсан зүйл би хагасааны 9 цагаас 12 цаг хүртэл хотынхаа хүүхдүүдийн хасааны өдөр өнжүүлэхийг хариуцж хийд юм л да. Тэгэхээр завгүй аав ээжүүд маань гэр бүлийн хүмүүсүүд маань баг боловч хасааны өдөр 3 цаг хүүхдээ өдөр өнжүүлэхэд өнгөрөөж байна. Тэгээ тухайн өдөр өнжүүлэхийг хариуцж байгаа хоёр яг мэрэгсэн багш нар маань өнгөрсөн хасаа дээр хүүхдүүдээ амралтын парк руу дагуулж явлаа. Тэгсэн чинь парк дээр хүүхдүүд маань аргагүй дүүжин даажин тоглох гээд байгаа юм л да. Бүгдээрээ би тоглоно гэдэг. Тэгсэн чинь яг л 1-р ангийн охин маань ингээд тоглоомдоо гоё улаарад 3 минутаас хитэр удаж тоглоо. Тэгсэн чинь тухайн тэр хүүхдийн хажуу талд ингээд одоо би тоглоно штэ гэд ингээд өөрийнхөө дэс дараалал хүлээж байгаа хүүхдүүд маань ингээд жагсаа зогсцсон. За тэгэнгუთ нөгөө мэрэгсэн багш тэр хүүхдийг шууд хин одоо болсон чиний 3 минут чинь дууссан гэж юусаж харлахгүй байна. Өөрөөр нь тоглоулаа л байна ингээл. Тэгээд загсаж байгаа хүүхдүүдийг хүлээж байгаараа за одоохон хүлээж байгаараа тоглоно гэд тавьчруулаад байж гэн. Явцын төнд нөгөө загсаж байгаа хүүхдүүд мөр бүр ингээ бүгдээр ингээ олон болоод ирнэ дээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө 1-р ангийн хүүхдүүд маань охин маань ихэндээ ингээ гой тоглож ирснээр дундаас нэг жоохон өөрөө эвгүй болоод ирээл. Тэгснээ явцын дунд амар ингээд хаат царай нэг л биш болоод өөрөө бүр санаа зовоод за би буулаа гэж хэлмээр байгаа боловч ичээд ах шиг байна. Тэгээд ингээд айгүй эвгүй басна багш руугаа ингээд бараг авраараа гэсэн харцаар ингээд харсан чинь багш нь за тоглоо дууссан уу гэсэн. Нөгөөд нь айгүй хурдан дууссан гэхэд буумаар хийнэ үү гэсэн бууил гэж чинь. За тэгвэл буугаад ирээрэй гэсэн. Нөгөөд нь айгүй хурдан бараг багш руугаа гүгэл ирлээ л те. Тэгэнгүүт нь багш нь шууд
харцаа тэр хүүхдтэй яг нэг төвшин болгоод явган хэмжээний суугаад за дүүжин дааж нь гоё байсан уу? Гоё байсан гэж хэлэхгүй байгаа байхгүй юу? Гэт ингээд байна. Ууг нь бол 3 минут тоглоё гэж бүгдээрээ ярьсан тийм ээ гэж чинь ярьсан гэл айгаа хордоо. Сонирхолтой байсан болохоор удаан тоглосноо гэсэн чи тэглээ. Гэхдээ ингээд удаан яг өөрийнхөө ингээ хууль дүрмээ тийм ээ яг ингээд баримтлаг болсон чинь хачин байна уу гэсэн чинь айгүй хачин санагдлаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яасан ангийнхаа бусад найзуудтай төв удсандаа тэг Мэваку Какита кото төв удсандаа жоохон санаа зовж байна уу гэж чинь гэж жоохон тэглээ гэж жоохон гимшингүү хариуллаа л та. Тэгэхээр за тэгвэл дараагийн удаа дүүжин даажин дээр тоглохдоо яг 3 минут тоглоно л гэвэл яг тоглох уу гэж тоглоно. Ингээд хүнд найзуудтай Мэваку буюу төв утахаар чамд ч гэсэн айгу гоё биш вэ тийм ээ гэд ингээд асуулт асуугаал нөгөө хүүхдээс дахин зүйлдээ бүр 10-аад асуулт асуусан нөгөө хүүхд нь би дахиж 3 минутаас хэтрүүлж тоглохгүй хүнд ингэж төвг удахгүй гэд ингээд жоохон нулимс цэлгнэл ирлээ л дээ. Тэг бүрээ гэтэл тэр мэрэгсэн багш маань болохоро хүүхдийг ерөөсө холоос бойл гэдэг ч юм уу аль эсвэл ойртож ирээд бүр татаж хангаагаад албаар буулгаад дараагийн хүүхдийг за чи тоглол гэж ерөөсө хэлээгүй. Харин ч тоглол. Тэгээ хажууд байгаа хүүхдүүдийг тэр хүүхдийн өмнөөс зогсоод байгаа хүүхдүүдэд уучлал гуйгаад яна одоохон за жоохон тоглуулчих гэд ингээд. Тэг өөрөөр нь эвгүй байдалд оруулаад өөр нь уучлал гуйлгуулад өөрт нь асуулт тавиад нөгөө хүүхд нь бүр ингээ эвгүй байдалд ороод тийм байна. Үнэхээр надад эвгүй байлаа. Бусдад төвөг удна гэдэг чи ёстой муухай мэдрэмж төрдөг юм байна гэд хэлж байгаа. Эйгүү жаахан хүүхэд дөнгөж 6 настай хүүхэд. Тэгэхээр миний бодлоор тэр хүүхэд дахиж хизээч 3 минутаас хэтрүүлж дүүжин дайжин дээр тоглоод бусдад хүнд төвөг удъя гэж бодохгүй л байх гэж бодож байна. Энэ маань явцын донд 2 дугаар анги, 3 дугаар анги дүүжин дайжин биш тийм ээ. Өөр ямарваа нэгэн хэлбэрт шилжээд ирээдүйн 20 настай хүний одоо хүнд төвөг утахгүй гэдэг тийм хүний зан чанарыг төлөвшүүлдэг юм болов уу гэж бодлоо. Тэгэхээр нэг ясандаа хувь хүнд байдаг зан чанар байх боломжтой байгаа юм. Гол нь хэр чиглүүлж яаж одоо төлөвшүүлж за мөн яаж гаргаж чадах вэ гэдэг ийм байдлыг багш нар бол бүр илүүтэй чиглүүлж өгд. Би хүмүүсийг одоо ингээл Японы дэн багш нарын байдлыг хараад ч юм уу ер нь альва бусад ер нь улс оронд ч гэсэндээ багш гэдэг хүн бол ер нь нэлээд одоо хариуцлага өндөртэй тийм ээ нилээдгүй их бэлтгэгдсэн маш одоо шаардлагад бэлтгэгдсэн за мэдээж хэрэг одоо улсынхаа хувьд бол одоо санхүү цалингийн хувьд ч гэсэн маш хангалттай цалин хөлсийг авдаг мэрэгшсэн хүмүүс болж таарад байгаа юм тийм ээ. Тийм мэрэгшсэн одоо багш гэж нэрлэхээс гадна одоо биднэрт зааж зөвлөх боловч тэрнээс илүүтэй ийм чиглүүлэгчийн үүргээр одоо энэ сүүлийн үед хүмүүс айгүй их коучинг, коуч, олон төрлийн ийм чиглүүлэгчийн хэлбэрүүд байна тийм ээ хүмүүсийг чиглүүлсэн ажил мэргэжлүүд энэ л ерөөсөө багш болгон л ерөөсөө коучинг багш болгон л ерөөсөө ментор байх хэрэгтэй юм шиг. Хүүхдийн сэтгэлийг уншдаг, тэр хүүхдийн сэтгэл санаанд тааруулж одоо харилцдаг, тэр хүүхдийн мэдрэмжтэй ямар үед нь ямар мэдрэмж төрж байгааг мэдэрдэг одоо тийм хүн бүр ингээд бэлтгэгддэг маш тийм төгс хүн бэлтгэгддэг юм уу гэж би ерөнхийдөө ингээд хүүхдүүдэд ингээд шатных нь ингээд хүмүүст өгж байгаа багш нарын байдлыг ингээд анзаархад ингэж бодоод байгаа байхгүй юу. Миний ярьж байгаатай яг энэ одоо Япон бол завгүй нийгэм энд ерөөсөө бүхэн ажил хөдөлгөөн хөтлөхгүй бол энэ бол мэдээж амьдрах боломжгүй. Тэр утгаараа бид нар бол хүүхдүүдээ яг ингээд улсынхан цэцэрлэг сургууль ингээд бүх зүйлд хамруулаа явуулна. Тэгээ би нөгөө хүүхдүүдээ айгу бага наснд нь цэцэрлэгт явуулж ирсэн л та. Ерөнхийдөө хүүхдүүдээ явуулж ирсэн. Тэгээд манай энэ хүүхдүүд жишээлбэл одоо ээж аваасаа хол хүүхэд хүмүүжлэлтэй сайн болохгүй ч гэдэг юм уу тийм ээ. Ээж одоо ингээд хүүхдтэйгээ сайн ойрхон харилцаатай байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм зүйлсийг яхаа би заримдаа өөрлөгөө ингээд боддог байхгүй. За би хүүхдүүдтэй хэр ойрхон байлаа, хэр хамт байдаг үлээ. Байнга одоо ингээд хамтдаа байдаг үлээ гэж ингээд бодож үзнэ.
Гэхдээ хүн бол ямар цаг хугацааг богинохон ч гэсэн цаг хугацааг яаж одоо ямар үр бүтээлтэй өнгөрөөж болох вэ гэдгийг л айгүй зөв зохион байгуулж гаргаж өгөх ёстой болохоос биш. Яг ингээд нөгөө хүүхдийн бүх үйлдэл болгон дээр нь хамт байгаад хүү ялуу унаа шүү, хүү ялуу тэгэн шүү гэдэг нь бол энэ бол нөгөө юм оролцоо бол биш л юм байна гэж ойлгосон. Яг тэгэж бодож байна. Яг нөгөө цэцэрлэгт ингээ яваад ирэнгүүт одоо миний баг магадгүй надтай байхаас ч илүүтэй олон зүйлийг одоо хүүхд өөртөө суулгаж авсан байдаг. Тэгээ нөгөө орж байгаа тэр багш нарын өөрсдийнх нь ийм зан чанар, тэр багш нарын нөгөө ярианы хэлбэр те уншиж өгч байгаа хэлбэр. За тэгээд тэр бие авч яваа байдал ингээд нөгөө хүүхдүүдэд маань ингээд харагддаг зарим талаар. Тэгэхээр бол үнэхээр энэ чиглүүлэгч энэ багш хүмүүс бол үнэхээр одоо маш одоо өндөр бэлтгэгдсэн хүмүүс байдаг юм байна да гэж бодсон. Багш нар бүр Япон багш нар тэр тусмаатай дууны өнгийг хүртэл өөрчилж ярьдаг тийм хүүхдүүдтэй. Тэгээ би бодохдоо өглөөний 8 цагаас оройн 5 цаг хүртэл тэр хүн дууны өнгөө өөрчилж хүүхдүүдтэй тогтмол одоо яг нэг өнгөөрөө ингээ яриа яваад байна гэхээр заримдаа надаас хэцүү байдаг болов уу гэж бодогддог байхгүй юу? Бас нэг заримдаа тэгээ жоохон чанхан дуурчмаар л байна шүү дээ. Тэгээ ингээд хоолоогоо засч масаал ингээ гэж боддог. Тэр ингээд багш нарын байдлыг анзаархад багш нар бүгд яг нэг юм ижил өнгө тооноор тий ярианы нэг юм багалтай өнгө нь хүртэл ийм хэвийнээр хүүхдүүдтэй ярьж байгаа ч тэр хоорондоо ярьж байгаа ч тэр ингээд. Тэгэхээр би нөгөө одоо хүндлэлтэй хандаад тий тэр хүүхдэд маш хүндэтгэлтэйгээр хандаж тэр хүүхдийн одоо чих сонсголд нийцэх үед тий хүүхдийн орчинд одоо өөрт нь хүүхдээ санагдахгүйгээр тийм нам хүн одоо зөв сайхан дууны өнгөөр хүртэл ярих ёстой байт юм бах та гэж би бодсон байхгүй юу. Тэгээ одоо сая чи хэллээ шүү дээ ингээд сургууль байхаасаа эхлээл ерөөсөө ингээд нэг одоо гэхээр нэг болохгүй юм аа айгүй ойр. Энэ бол одоо миний амьдрал бас айгүй олон тохиолдож байгаа. Жишээлбэл одоо манай монгол хүүхдүүд ч ер нь хөдөлгөөнтэй манай том бол хүүл эрэгтэй хүүхдтэй. Тэгээд бүгд ингээд сургуульд орлоо. За хөдөлгөөнтэй тэгээд найз нөхдөдөө жоох ингээд түлхэлцсэн байрцсан. Тэгээ монгол хүүхд чинь биерхүү жоох ингээд түлхээд унгаачаад Япон хүүхд ингээд унчих жишээтэй. Энэ мэдний ингээд харилцаанууд ингээд зөндөө гарч ирсэн. За энэс нэг юм юу анзаарчихсан гэсэн чинь тэр хүүхдэд одоо миний хүү бол хэдий тоглож байсан хоёр хүүхд тийм ээ. Хоёр хүүхд хоёулаа тоглож байсан. Багшийн зүгээс бол энэ хоёр хүүхд хоёулаа тоглож байсан. Хинийх нь ч буруу биш ээ. За гэхдээ магадгүй таны хүү найзынхаа тэрийг жоохон тэгчжээ. Хэлж өгч байгаа тийм. Унахтаа найз нь ингэчжээ ч гэдэг юм тий. Хоёулаа хэдий хөөцөлтөд тоглож байсан ч найз нь унахтаа ингэчжээ. Энэ бол бас жоохон юм юм аа ээжээ. Тэгээд боломжтой бол та ээж аав нь уцаар яриад ингээд одоо тий мэвако гэхээр ингээд хийгээд өгөөрэй. Эсвэл одоо тий гэрт нь очиод хэлээд өгч болно гэмээр. Тэгээд та боломжтой бол гэдэг ийм яриаг би бас сонсч байсан өөрөө. Хүмүүсээс ч гэсэн харж байсан. Тэгээд энийг би бас их том хүндлэл гэж бодож байгаа байхгүй юу? Энэ бас маш. За тэгээд тэр эцэг их гэрт нь очиод тэр хүүхдэд уучлаарай. Хүүхдийн ээж аав тий уучлаарай. Ингээ хоёр хүүхд маань тоглож байгаад танаа хүүхдийг ингэчжээ найзыгаа. За бид нэр та бүхэнд түүг удлаа. Уучлаарай гэж. Энэ бол маш том соёл тий нэг ясноос соёл бас бусдыгаа хүндэтгсэн байдал. Тэгээд дээрэс нь ер нь ингээд хүнээс уучлалт гуйж сурна гэдэг бол одоо маш том одоо хүмүүжлийн төлөвшөл сургаж байгаа юм байна гэж би харсан. Одоо манайхан ч бол манайхан ч гэжтэй одоо бид нар чинь бас юу гэж уучлахгүй ч гэдэг ингээл ингээд толгоогоос ихсчихэл те явах тохиолдол гаргаж байсан юм. Айгуу гоё ингээд уучлаарай гэж хэлэхэд болно тийм ээ. Тэр айгуу ичээд байд юм уу? Уучлаарай гэж хэлээд бид нэрс ойлгоод гэдэг. За уучлаарай дээр тэгсэн байлээ шүү. Гэт нэг ингэж заавал нэг юм хайнг те жоохон санаа зовсон ингээд царайраа нь хараа хэлэх гэхээр нэг болохгүй те эсвэл өөрөө нэг л доогуур болчих гээд байгаа юм шиг. Өөрийнх нь одоо байр суурь жоохон ингээд буруу байрлал байх гээд байгаа юм шиг тий. Ийм хандлага байдсан байна гэж харсан. Тэгээд миний бусдад төвөг бодохгүй байна гэдэг чинь нэг өсөндөө хүнээс аюу зөв уучлалтыг ч бас гуйж сурах юм. Тийм үзүүлж байна тийм ээ. Тэрийг бол яг бас хэлбэл сургадаг юм байлээ. Жишээлбэл миний ажиллаж байгаа Имабэцэ хотын баг сургуулийн за 3 дугаар ангийн
яг жоохон яри 3 дугаар анги болохоор нийт ангийн 80% нь охин хүүхдүүд, 20% нь хөвгүүд байгаа юм. За тэгээд айгүй тийм цоглог анги. Тэгээ бас хөөх юм байлаа. Би ингээ анзаараад байхад 20% хөвгүүд маань 80% охтуудыгаа дагаад айгүй тийм хөдөлгөөнтэй болдог. Дээр нь бол айгүй тийм хурдан хүс хөдөлдөг нь яг зөвхөн тэр англи байх л да. Тэгэхэд миний хувьд харахад бол их цоглог анги байна да гэж харж байсан. За тэр ангийн багшийн том журам тэр бол юу вэ гэхээр энэ ангийн бүх хүүхдүүд анги руу орж гарахтаа мэдчилнэ гэдэг. Өглөө ангидаа ирэхдээ өглөөний мэнд гэд. За тэгэх юм бол ганцаараа байхan хамгийн эхний хүүхд байх юм бол өглөөний мэнд гэд орооно. За хоёр дахь хүүхд нь орж ирэхдээ өглөөний мэнд гэх юм бол эхний хүүхд нь харилцан өглөөний мэнд гэж хэлнэ. За нэгээр яриад бүгдээрээ өглөөний мэнд бүгдээрээ бие биедээ харилцсан тийм ээ өглөөний мэнд гэд мэдлэгээ хийгээд за нэгдүгээр ангийн хичээл ингээ орлоо. За ариун цэврийн өрөө орох гэж байна тийм ээ. Тэгэхээр миний бодоор Монголд одоо хичээлийн завсарлагаанаар ингээд нэгдүгээр хичээл дууслаа. Завсарлагааны ангиар би ариун цэврийн өрөө рүү яваад ирье гэж хэлээд ангиасаа нэг гардаггүй баг. Гэтэл миний одоо ажиллаж байгаа бага сургуулийн 3 дугаар ангийн багшийн журам болох юм бол харин хартлаа энэ ангиас орж гарч явахдаа хаашаа явах гэж байгаа гэдгээ заавал хэлээд гарнаа. Буцаж ирэхдээ модоримашта буюу би буцаж ирлээ гэж хэлнэ. Тэгэхээр нөгөө харилцан хүүхдүүд нь окайри буюу хараад ирвүү, буцаад ирвүү гэж хэлж байна. Тэгэхээр би ингээ одоо харж байгаа нэгдүгээр анги өглөөний мэнд гэж мэдлэгээр эхлээд за завсарлагааны цагаар би ариун цэврийн өрөө рүү яваад ирье. Тэгэнгүүт ангид үлж байгаа бүх хүүхдүүд нь иттерашай буюу одоо за сайн яваад ирээрээ гэж байгаа. За бараг 2 минутын дараа л нөгөө хүүхд маань модоримашта би буцаад ирлээ гэж хэлээд ангитаа оронгууд нөгөө бусад хүүхдүүд маань окайри буюу яваад ирвүү, буцаад ирвүү гэд. Энэ яагаад вэ гэхээр ангитаа нэг энэ анги гэдэг чинь бүх хүүхдүүдээрээ бүрэн бүрэлдэхүүнээр байж иж эвтэй найртай хичээлээ эхлүүлнэ гэсэн үндслэлтэй байна. Тэгэхээр тухайн ангийн хүүхд маань хаашаа явцсан бэ гэдгийг гинт багш бусдаас асуулаа гэж бодъё да тийм ээ. Тэгэхээр хинч мэдэхгүй гэх юм бол бас асуудалтай. Нэг хүүхд маань одоо номын сан явцсан байлаа. Тэр хооронд газар хөдлөл яах вэ? Тэгэхээр хин хайцсан бэ гэд багш нь асуудаг ч юм уу. Багш нь өөрөө тэр ангид байсан бол тэр хүүхэд номын санд л байгаа гэд номын сан руугаа очиж нөгөө хүүхдээ авчрах юм уу? Энэ бол мэдлэг хүндлэх ёслол нь болохоор дамжуулаад мэдээлэл солилцох. Цаашлаад бие биенийг хүндэтгэх. Яагаад тэр хүүхдээ ариун цэврийн өрөө рүү явлаа гэдгийг ичихгүй байна вэ гэх юм бол тэр хүүхдээ ариун цэврийн өрөө рүү явдаг нь бол явах ёстой зүйл шүү дээ. Тэрийг бусад хүүхд тэрийг би энийг бол ичих ёстой гэдэг ч юм уу тэгж буруугаар ойлгохгүй гэдэг нь бол маш сайн чанарыг одоо өөрт нь ингээд ойлгуулж байна. Бус хүүхдүүд маань ч гэсэн тэрийг нь хүндэлж байна. Тэгээ харилцан бие биетэй холбоотой байна гэдэг нь цааштай миний одоо ингээд нийгмийн ажилтан болоод ирэхэд бас энэ болоо бага ангидаа цэцэрлэгтэй дунд сургуультай ахлах сургуультай төлөвшсөн зам маань ирээдүйд нийгмийн одоо нийгэмд гарахад тийм ээ яг ажлын хүмүүс болоход бас л ингээд суурь болж өгч байгаа. Тийм шүү. Яг суурь болж өгч юм байна. Одоо яг ингээд ярианууд чинь сонсонгод яг ингээд ажлын орчин буюу тийм сургуулийн орчин бүх орчинд энэ байдаг байхгүй юу? Яагаад тэгэхээр бид нар яг л яалтчгүй. За зүгээр их сургуулийн оюутан байсан ч лабораторийн өрөө рүү орохдоо би орж ирлээ. За би дууслаа гарлаа, баяртай. За зүгээр нэмлээл байнга чимээтэй явна шүү дээ тий. Яг. Тэгээд одоо ажил хийж явах зур тий. За би ингээд ариун цэврийн өрөө яваад ирье. Уучлаарай би ингээд яваад ирье. Ороод ирлээ. Би эргээд ирлээ. Ингээд бүх юмнуудыг бүх одоо төвшний ангиллуудаар тий ингээд суурь хүмүүст суурь боловсруулалтаас авч авсан тэр зүйл амьдралынх нь бүх үе шатуудад ингээд бүр хөвшсөн тэр хүний өөрийнх нь бүр
бүх цаг үед гаргах үйлдэл болчихсон. Яг. Ингээд хүнд тэртээ тэргүүл суудсан юм нэг эднээс хардаг зүйл юу гэхээр нөгөө хүн харсан ч хараагүй ч би хийх ёстой юм бол хийнэ. Хүн хараач хараагүй ч тэр нөгөө энэ одоо ингээд замаар ингээд хүүхдүүд гардаг шүү дээ. Хүүхдүүд ингээд замаар гардаг. Ямар ч машин байхгүй. Хүн байхгүй байхад нөгөө гарцаараа гарахтаа гараа өргөөл гарч идэг байхгүй. Гарч идэг. За би Монгол хүнийхээ хувьд бодох юм бол машин алга байна. Хүн алга байна. Яс гэж. Үгүй юм. Магадгүй би тэгээ гүйж магадгүй юм тий. Тэр жоохон хүүхэд. Нэгдүгээр ангийн хүүхэд нөгөө цүнхэн бол нэгдүгээр ангийнх наандшгүй ш нэг гэрэлтдэг юу зүтсэн явах юм чи тий. Нэгдүгээр ангийн хүүхэд. Ингээл замаа хоёр тал руугаа ингээ хар гэх нөгөө сургууль болгонд байдаг замын хөдөлгөөний хичээл заадаг багш нар байгаа ш тий. Бид нар ингээл хараад, иргэн тойрноо хараад, харж яснаар харж байгаа. Дахаараа гараа өргөөл явна. Аюу хөөхөн. Тэгээ би зүгээр замаар явж байгаа л харж байгаа байхгүй холоос. Ямар хөөхөн. Тэгээ нэг бодлоо айгу үнэнч. Тэ? Айгу өөртөө үнэнч. Үнэнч байх нь сонирн биш байхгүй юу? Тэр хүн өөртөө үнэнч байна гэдэг бол бусдад үнэнч байгаа энэ л илрэл байхгүй яач чадсан тийм. Өөрөө хоохгүй шүү дээ. Би бол аюулгүй гарах хэвээр замаар гарахад би ингээд явах хэрэгтэй юм аа. Бидний хүүхд ерөөсөө тэр чигтээ суудсан баг. Тийм. Бол ерөөсөө энэ бол тэр хүүхд тэр замаар гарахтаа би бусдад түүг бодож болохгүй. Өөрийнхөө амнасыг зөв даагаад гарах ёстой юм аа. Тэгээ би замаар бол яг дөрмийнхаа дагуу гарах ёстой юм аа. Хумсралцсан явж байгаа байхгүй тийм. Ярин. Энэ бол манай Монгол улсад маш өвлөгдөж байгаа бас дүр зураг болов гэж бодож байна. Одоо яг бид нэр нийгмийн сүлжээнээс ингээд төрөл бүрийн зураг бас харж байна л да. Яг таны хэлсэнчлэр ингээд замын хөдөлгөөнд манай Монгол улсын зарим хүмүүсүүд маань харамсалтайгаар их бүдүүлэг оролцдог юм болов гэж бодож байна. Жишээлбэл дугуйн зам. Зам дээр явган хүний зам болон дугуйн зам байна тийм ээ. За мэдэхгүй байж болно л доо. Тэр хүн маань энэ маань дугуйн замын байлаа гэж мэдэхгүй байж болно. Яг дугуйн замаар явган хүн явж лээ л да. Гэтэл миний уншсан нэг нийтлэл юм байхгүй. Игчээ энэ дугуйн зам шүү дээ гэд хэлээд өгч байна. Тэгэхээр тухайн игч маань айгүй тийм тайвнаар өө тийм үү уучлаарай гэж хэлээд явган хүний зам руу орвол миний хувьд бол их гоё дүр зураг буюу баг маш тийм байх ёстой дүр зураг байна л да. Дээрээс нь тэр хоёр харамсалтай тийм. Гэтэл яг дугуйн унсан хүүхд маань илтгэр ихчээ энэ дугуйн зам шүү дээ. Явган хүний зам бишээ гэд хэлж байна. Гэтэл харилцан хүн нь нөгөө нэг өөрийнх нь үйлдэлийг ерөөсөө л ингэ эсэргүүцлээ гэж ингэ хүлээж авч байгаа нь. Надад заагаад өглөө гэдгээр биш тийм ээ. Миний үйлдэлийг эсэргүүцлээ гэдгээр хүлээж авч байгаа. Энэ л одоо ерөнхийдөө Японы багаасаа одоо бусдад төв бодож болохгүй гэдгийг суйраасаа тэр ихч одоо тийм ээ хэрвээ сурсан байсан бол би явган хүний замаараа биш дугуйн хүний замаар явж ингэж энэ дугуйн жоохон төв бодчихлаа гэд нэг болов жоохон бодоод өө тийм үү зааж өгсөнд баярлалаа уучлаарай гэж хэлээл явган хүний зам руу явсан бол харилцаж байгаа хүмүүсийн сэтгэлч гоё, уур амьсгалч гоё. Одоо тэр ихч өөрөө дугуйт игчж байна уу, эрэгтэй хүнж байна уу тийм ээ. Дугуйт унсан хүнд тэр хоёр хоёулаа мөргөлдөх, эрсдэл гарахгүй, гэмтэл авах, эрсдэл гарахгүй. Тэгэхээр мэндчилгээ төвөг удах, хүнд төвөг удах гэдэг бол миний хувьд бол салшгүй холбоотой юм шиг байна да. Боловсрал хүмүүжилж байна. Тий. Тэгээд бүр өөрөө төрхөөсөө тийм болсон юм шиг болцсон боловсролын системээр олгож өгдөг. Яг. Яг үнэн шүү. За ингээд ямар ч байсан битээр өнөөдөр бол энэ хүмүүс маань айгүй урт яриадаг үчээ жоохон урт яриач гэх би бас санаа зовол одоо битэрийн чи яриамаараа яаж байгаа болоо гэж оюун бэлтгэлтэйгээ хоорондоо ярилцдаг тэгээд манай боловсролын салбарт ажилладаг шигдэг үнэтэй менежер гэж ирсэн. Нас манд бас энэ мутныхаа үнсээр нээж байгаа би бас баяртай байгаа. Тэгээд хоёр бол мэдээж хэрэг одоо
хоёулаа яг бас багш мэргэжлийг эзэмшсэн тийм хүмүүс биш ч гэсэн хэлбэг бол одоо яг Япон улсад бол багшийн хэмжээнд боловсролын салбартны ажиллаад юм уу багшлаад явж байгаа. За би өөрөө 5 хүүхдийг хүмүүжүүлээд эдгээр хүүхдүүдийнхаа яг одоо өсөж байгаа бүх насны бүх шатныг ингээд анзаараад бодит жишээнүүдийг ингээд бодитоор анзаарч үйл болгоныг ингээд анзаарч байгаа ээжийн үүднээс харахад ингээд хоёрын өнөөдрийн ярьж байгаа яриа бол нэлээд дэлгэрэнгүй яриа болж өрнөлөө. За тэгээд яалтчгүй энэ бол дэлгэрэнгүй яриа болж өрнөхөөр зүйлээ. Ягаад гэвэл бид нар бусдад төвөг удахгүй байна гэдэг маань нэгт өөрийнхөө одоо өөртөө маш үнэнч байж өөрийнхөө асуудлыг өөрөө шийдвэрлэж сурч за альва зүйлд хандах хандлага минь хүртэл өөрчлөгдөж яг бүхэн цаашаа урагшлах нэг юм суур суур хүмүүжил болж өгдөг зүйл юм байна гэдгийг багч ойлгож авлаа тийм ээ. Энэ үгнүүдийг бол бид энэ амьдарч байгаа улстай бол нэлээдгүй сонсдог. Энэ үйлчлүүдийг бас нэлээдгүй ихээр хардаг. Өдөр тутамд өглөөнөөс орой хүртэл бүх насны хүмүүсээс энэ үйлчлүүд, энэ үгнүүд бол гарсаар л байдаг. Тэгэхээр бид бүхэн маань ерөөсөө одоо бүгдээрээ тий нийгмийн амьдралд шилжээд одоо бид нар чинь нэг юм энэ тэнд одоо нүүдэллээд явж байгаа тэр амьдралын хэм маягнаас аль хэдийн өөрчлөгдсөн бид нар бол нийгмийн амьдрал руу шилжсэн мэдээж хэрэг дэлхийд одоо тэргүүлэх хөгжилтэй явдаг мундаг улс оронтой хөгжлөөр өөрсдийгөө харьцуулшгүй боловч хүнийхээ хөгжлөөр бол бид бол дутах ёсгүй юм аа. Тэгээд дэлхий дээр амьдарч байгаа бүх нийт одоо хүмүүс маань бүгдээрээ л нийтээрээ л бид нар амьдрах ёстой. Тэгээд нийтээрээ л бид нар харилцаатай зөв одоо эерэг сайхан амьдрах ёстой болж байгаа. Тэрний төлөө бид нар ч гэсэн өөрсдөө гар бие оролцож өөрсдийнхөө үг хэл үйл хөдлөл болгондоо анхаарч сурах тийм ээ. Мэдхгүй яж болно сурч болдог. Тэгээ сураад суралцаад хэвшүүлээд ингээд яваасай гэж хүсэж байна. Дараагийнхаа үр удмуудтай ч гэсэн тийм ээ үр хүүхдүүдтэй ч гэсэн энийгээ түгээн дэлгэрүүлж бас явж суралцаасай. Айлч улс оронд байгаа Монгол сайхан залуучууд минь бас тэр өөрсдийнхөө олж авж байгаа тэр мэдээлэл олж авж байгаа мэдэрч байгаа тэр мэдрэмж болгоно бас өөрийнхөө улсад түгээж агаарай гэж хүсмээр байна. Ингэж өгснөөрөө бид ч гэсэн дэлхийн иргэн болж тийм ээ дэлхийдээ хөл нийлсэн Монголынхон сайхан баялаг болсон хүмүүс байж чадахын шүү гэж бодож байна. За тэгээд яг өнөөдөр бит хоёрын бичлэг ингээд бас групп дээр маань орох бах. Тэгээ Монголд маань бол маш том үйл ажиллагаа явагдаж байгаа тийм ээ. Монголынхоо төрийн бүхнийг сонгох их сайхан үйл хэрэг явагдаж байгаа. Харамсалтай нь одоо миний байгаа хотод маань бол одоо элчин сайдын яам байдаггүй. За энэ шалтгаанаас болоод сонгуулаа бол өгч чадаагүй. За энийг бас далимдуулаад хэлэхэд одоо бол ингээд дэлхийн нийтээрээ энэ мундаг сүлжээнд бол холбогдсон байгаа. Тэгээд гадаадд байгаа иргэдээ бид нар иргэншлээ солиогүй байгаа учраас Монголынхоо иргэн хിവэрэ байгаа. Тэгээ энэ Монголынхоо нийт иргэдийг бас энэ хариуцлагатай үйл хэрэгтэй. Бүгдийг нь хамруулдаг байгаасай. Хамруулах боломжоор нь бас хангаж өгч байгаасай гэж хүсмээр байгаа. Яагаад тэгэхээр онлайн гэж ийм сайхан нөхцөл байдал үүсчээд байхад тийм ээ бидний регистрийн дугаараар бүртгээд иргэний үнэлэхээр маань бүртгээд ингээд сонгуулийн үйл ажиллагааг ингээд бас идэвхтэй оролцуулах боломж уг нь бол байх боломжтой болов гэж бодоод байгаа юм. Гэхдээ боломж бүртээгүй юм шиг байна. Тэгээд энэ удаа яалтчгүй ирэх нь коронавигоос болоод элчин сайдын яамтай газар руугаа явах боломжгүй. Тэгээ энэ мэдчлэн шалтгаанаас болоод сонгуульд оролцож хацаадсангүй харамсалтай байна. Үнэхээр оролцох бол чин үнэхээр хүсэлтэй байлаа. Иргэн хүнийхээ л энэ миний өөрөлд учраас би хүсэлтэй байсан. Тэрнээс энэ зүгээр нэг тий ямар нэгэн үйлдэл гэхээсээ илүүтэй энэ бол миний үүрэг байсан л та уг нь. Тэгээд яг үүргээ хүлээж чадсангүй. Гэхдээ нийт иргэдийн маань сонголт мэргэн байгаасай. Тэгээд Монголын ирээдүй гэгээлэг байгаасай. Тэрний төлөө хаанч байсан монгол хүмүүс маань чадах чинээгээрээ хичээх олно гэж бас давхар хэлмээр санагдлаа. Тэгээд өнөөдрийн ярилцлага маш сайхан боллоо. Оюун бэлэгтээ маш их баярлалаа. Одоо бэлтгэж өөрийгөө бэлдэж бэлтгэж бидэнд ийм сайхан мэдээллийг хүргэж байгаа санд маш их баярлалаа. За тэгээд ажилтны амжилтсаа дараагийнхаа уулзалтаар эргээд уулзъя. Тэгээд цаашдаа бит хоёр бол хоёулахнаа биш ч бас ярих боломжтой болж байгаа тийм ээ. Одоо мэргэжлийн бүр одоо энэ ажил мэргэжлэр олон жил ажилласан бүр мэргэжлийн багш хүмүүсийг бас оролцуулж бит хоёр чадах чинээгээр тэдний туршлагаас нь бас та бүхэнтэй уулзах болно. Тэгээд баярлалаа та нартай. За тэгээд дараа уулзъя. Баяртай.